Red Magic гэж юу вэ? Lil Wayne болон The Game-ийн 2000-ад оны дунд үед гаргаж байсан. За гудамж, цус, тулаан, ганг бүлгүүд те гудамжны амьдралыг харуулсан одоо unreleased дуу гэж хэлж болно. Альбомд багтаагүй нэг тийм уран бүтээл байгаа. Харин яг фэнүүдийн хувьд бол энэ хүү дууг unreleased дуунуудаасаа хамгийн давгүй гоё болсон гэж үнэлдэг. Police, where'd you find this? Red Porsches, red portraits, red guns if you dare come near the fort. Red Porsches, red portraits. Мөн түнчлэн Red Magic гэж за ихэнх кино урлаг, фантаз, тэр төсөөллүүд, домог, туйл, видео тоглоом дээр хүртэл гардаг шүү дээ. Улаан ичигний тухай. За энэ нь бол мэдээж төрөмгийн байдал, эрч хүч, хүч чадал, цус, мөн аимшигтай ич шидүүдийг илтгэдэг. Тэгэхээр аман зохиол болон үлгэр домгууд дээр улаан ич шидийн талаар дурдсан байдаг. Харин 21-р зуунд бол Red Magic гэдэг үгийг хамгийн тодор илэрхийлэх брэнд бол Red Magic цуврал гар утас юм. Энэ нь тоглоомын сонирхогчдын ертөнцид шууган дэгдээгээд аль олон жил болж байгаа альс ус рок одоо өөр юу вэ? Гар утсанд зориулагдсан тоглоомнуудын хамгийн дээд түвшинд нь өрсөлддөг брэнд юм. Тэгээд тоглоход маш тухтай 144 Гц хүртэлх refresh rateтэй дэлгэцтэй. Таны харж байгаачлан дэлгэцэн дээр ямар ч камер ноч байхгүй, under display камерыг суулгаж өгсөн, мөн триггерийг суулгаж өгсөн. Зарим загварууд нь өөр дээрээс хөргөлтийн кулертэй байдаг учраас тоглоход хамгийн тохиромжтой. Та энэхүү гар утсыг Steakhouse дэлгүүрээс ямар ч үрдцэжлэгээ төлөхгүйгээр зээллийн хүссэн нөхцлөөрөө авах боломжтой. Мөн гэртээ хөргүүлээд авах боломжтой шүү. Steakhouse Red Magic